Төгс хүчит Бурхны үгийн уншилгын дээжис. Бүх орчлон ертөнцөд хандсан Бурхны айлдваруудын нууцын тухай тайлбар. 18 дугаар бүлэг. Бурхны бүх үг зан чанарынх нь нэг хэсгийг агуулдаг. Бурхны зан чанарыг үгээр бүрэн илэрхийлж болохгүй тул Бурхан яг хичнээн баялаг болохыг харуулахад энэ нь хангалттай. Эцсийн эцэст хүмүүсийн харж хүрч чаддаг зүйл чадвартай надад хязгаарлагдмал байдаг. Бурхны үг тодорхой байдаг хэдий ч хүмүүс бүрэн ойлгож чаддаггүй. Жишээлбэл эдгээр үгийг аваад үз. Аянгийн гэлбаанд амьтан бүр өөрийн үнэн төрхийг харуулдаг. Тиймээс ч миний гэрлээр гэрэлтүүлэгдээд хүмүүс нэгэнтээ анхны ариун байдлаа сэргээсэн. Завхарсан хуучин дэлхийн ертөнц эцэстээ бохир ус руунаж, газрын гадаргаас доош живж, усан дах лаг шавар болж ууссан. Бурхны бүх үг түүний оршихуйг агуулдаг. Эдгээр үгийг бүх хүн мэддэг хэдий ч утга учирыг нь хинч хизээж мэдээгүй. Бурхны нүдээр бол өөрийг нь эсэргүүцдэг бүх хүн Бурхны дайсан юм. Өөрөөр хэлбэл ёрын муу сүнснүүдэд харьяалагддаг хүмүүс бол адгууснууд мөн чуулганы жинхэнэ байр байдлыг үүнээс ажиглаж болно. Бүх хүнийг Бурхны үг гэрэлтүүлдэг бөгөөд хүмүүс бусдаас сургаал сонсож, цээрлүүлэлт амсаж, шууд халагдалгүй альвааг хийх хүний бусад арга замд өртөлгүй. Бусад хүнээр альвааг хилүүлэлгүй энэ гэрэлд өөрсдийгөө шинждэг. Өөрсдийнхэн дотор үнэндээ хэр их өвчин эмгэг байгааг тэд наривчилсан өнцгөөс маш тодорхой олж хардаг. Бурхны үг төрөл бүрийн сүнсийг анхдагч хэлбрээр нь ангилж, илчилсэн байдаг. Тэнгэр элч нарын сүнс илүү их гэрэлтүүлэгдэн гэгээрдэг тул Бурхны үгэнд хүмүүс нэгэнтээ анхны ариун байдлаа сэргээсэн хэмээсэн байдаг. Эдгээр үг нь Бурхны хүрдэг эцсийн үр дүнд үндэслэдэг. Одоохондоо мэдээж энэ үр дүнд бүрэн хүрч хараахан чадахгүй. Энэ нь ердөө л Бурхны хүслийг харж болох урьдчилсан жишээ юм. Асар олон хүн Бурхны үгэн дотор нуран унаж, бүх хүнийг ариусгах алгуур үйл явцад ялагдана гэдгийг эдгээр үг хангалттай харуулдаг. Энд усан дах лаг шавар болж ууссан хэмээсэн байгаа нь Бурхан дэлхийн ертөнцийг галаар устгахтай зөрчилддөггүй бөгөөд аянгийн гэлбаан гэдэг нь Бурхны өөр хилэнг хэлдэг. Бурхан асар их өөр хилэнгээ буулгасны улмаас галтуул дэлбэрэх гэх мэтийн элдв янзын гамшигыг дэлхийн ертөнц тэр аяараа туулна. Газар дэлхий дээр элдв янзын гай гамшиг бүх хүн төрлөختөн рүү өдөр өдрөөр
ойртон айсвыг тэнгэр дээр өндөрт зогсоод харж болно. Өндрөөс доош харахад газар дэлхий дээр газар хөдлөлтийн өмнөх янз бүрийн дүр зураг харагддаг. Шингэн гал саадгүй довтолгож, хайлмал лав чөлөөтэй урсаж, уулас нүүж, бүгдийн дээгүүр жихүүн гэрэл гялтганана. Дэлхийн ертөнц тэр аяараа галд живжээ. Энэ бол Бурхан уур хилэнгээ буулгаж буй дүр зураг. Бурханы шүүлтийн цаг юм. Мах цустай бүхэн үүнээс зайлж үл чадна. Иймээс дэлхийг тэр аяар нь сөнөөхөд улс орнуудын хоорондох дайн, хүмүүсийн хоорондох зөрчил хэрэггүй. Харин дэлхийн ертөнц Бурханы гисхээлтийн үлгийд ухамсартайгаар баясан. Хинч зүхтэж үл чадна. Энэ зовлон зүдүүрийг хүн бүр нэг нэгээрээ даван туулах ёстой. Дараа нь орчлон ертөнц бүхэлдээ ариун туяагаар дахин нэгэнтэй гялалзаж, бүх хүн төрлөختөн дахин нэгэнтэй шин амьдрал эхлүүлнэ. Бурхан орчлон ертөнцийн дээр амарч, бүх хүн төрлөختнийг өдөр бүр өрөөнө. Тэнгэр тэсвэрлэшгүй эзгүй хоосон байхаа болж, дэлхийн ертөнц бүтээгдснээс хойш байгаагүй амин чанар нь сэргэх агаад, 6 дахь өдөр ирэхэд Бурхан шин амьдрал эхлүүлнэ. Бурхан хүн төрлөختний аль аль нь амралтанд орж, орчлон ертөнц булангартай, бузар заваан байхаа болж шинчлэгдэнэ. Иймээс Бурхан газар дэлхий нам гүм дуу чимээгүй байхаа болсон. Тэнгэр зэлүүд гунигтай байхаа болсон хэмээсэн билээ. Тэнгэрийн хаанчлалд зөвхт бус байдал, хүний сэтгэл хөдлөл болон хүн төрлөختний ямарч завхарсан зан чанар хизээж байгаагүй. Учир нь тэнд Сатаны үмэн гэж үгүй. Хүмүүс бүгд Бурханы үгийг ойлгож чаддаг бөгөөд тэнгэр дэх амьдрал баяр хөөрөөр дүүрэн амьдрал байдаг. Тэнгэр дэх бүх хүнд Бурханы мэргэн ухаан, эрхэм чанар бий. Тэнгэр газрын ялгаанаас үүдэн тэнгэрийн иргэдийг хүмүүс гэдэггүй. Харин Бурхан тэднийг сүнснүүд гэж дууддаг. Энэ хоёр үг мөн чанартай ялгаатай. Одоо хүмүүс гэж нэрлэгдэхстийг Сатан завхруулсан. Харин сүнснүүдийг завхруулаагүй билээ. Эцэстээ Бурхан газрын хүмүүсийг Тэнгэрийн сүнснүүдийн шинжтэй оршихуй болгон өөрчлөх бөгөөд дараа нь тэд Сатаны үмэнд өртгөө болно. Энэ бол миний ариун байдал орчлон ертөнц даяар төгсөн гэх үгийн жинхэнэ утга учир юм. Газар анхны байдлаараа тэнгэрт харьяалагддаг ба тэнгэр газартай нэгдсэн байдаг. Хүн бол тэнгэр газрыг нэгтгэх холбоос бөгөөд хүн ариун болсны ачаар, хүн шинжлэгдсэний ачаар тэнгэр нь газраас нуугдхаа болж, газар нь тэнгэрийн зүг анир чимээгүй байхаа болсон байна.
Тэнгэр элчийн сүнстэй хүмүүсийн тухайд ингэж хэлдэг бөгөөд энэ үед Тэнгэр элч нар махан биеэс болоод Тэнгэрийн дээр доор хоёр хэсэг хуваагдхаа болж дахин амар тайвнаар зэрэгцсэн оршиж анхдагч байдлаа эргүүлэн олж авч чадна. Газар дээрх Тэнгэр элч нар Тэнгэр дэх Тэнгэр элч нартай харилцаж чадах ба газар дээрх хүмүүс Тэнгэрийн нууцыг мэдж Тэнгэр дэх Тэнгэр элч нар хүний ертөнцийн нууцыг мэднэ. Тэнгэр газар үе зайгүй болж нэгдэнэ. Хаанчлал биелээ олох ийм үзэсгэлэнтэй сайхан байдаг. Бурхан үүнийг гүйцэлдүүлэх бөгөөд энэ нь бүх хүн болон сүнсний хүсэн хүлээдэг зүйл юм. Харин шашны ертөнцийнхэн энэ талаар юу ч мэддэггүй. Тэд зүгээр л аврагч Есүс цагаан үүлэн дээр ирж өөрсдийнх нь сүнсийг авч яваад газар дэлхий даяар хог тараан хаяхыг хүлээж байна. Энэ нь бүх хүнд байдаг үзэл биш гэж үү? Иймээс Бурхан өө шашны ертөнц газар дээрх миний эрх мэдлэр устгагдахгүй байж яахан чадах вүлээ гэж хэлсэн юм. Бурхан газар дэлхий дээрх хүмүүсийг бүрэн төгс болгосноос үүдэн шашны ертөнц орвонгоороо эргэнэ. Энэ нь Бурханы хэлсэн эрх мэдэл гэдгийн жинхэнэ утга юм. Бурхан миний өдөр миний нэрийг гутаан доромжлох хэн байна вэ? Бүх хүн хүндэтгэлтэй харцаар намайг харж зүрх сэтгэлдээ намайг дуудаж нууцхан хашгирдаг хэмээсэн байдаг. Шашны ертөнцийн сүрлийн үр дагаврын талаар Бурхан ингэж хэлсэн юм. Тэд Бурханы үгээс үүдэн Бурханы сэнтийн өмнө бүхэлдээ захирагдах бөгөөд цагаан үйл бууж ирэхийг хүлээх юм уу? Тэнгэр өөд харахаа болоод оронд нь Бурханы сэнтийн өмнө байлдан дагуулгадана. Иймээс зүрх сэтгэлдээ намайг дуудаж нууцхан хашгирдаг гэх үг нь Бурханы бүхэлдэн байлдан дагуулах шашны ертөнцийн төгсгөл байх болно. Бурханы төгс хүчин гэдэг нь энэ. Хүн төрлөختний дундаас хамгийн тэрслүүн болох шашны бүх хүнийг зөхөн унгааж ингэснээр тэд дахин үзэлтэйгээ зууралдаж Бурханыг танин мэдхээ болно. Бурханы үгэнд хаанчлалын үзэсгэлэнтэй сайхан байдлыг удаа дараа зөгнөж янз бүрийн талыг нь хэлж өөр өнцгөөс дүрсэлсэн ч хүмүүсийн хүлээн авах чадвар хэтэрхий дулмиг тул эдгээр нь хаанчлалын эрен үеийн нөхцөл байдал болгоныг бүрэн илэрхийлж мөн л чаддаггүй. Бурхан айлдварын хаан бүх үгийг хэлсэн ч хүмүүс тэдгээрийн доторхыг флюорографийн аппарат рентгенээр хараагүй тул тодорхой мэдж ойлгодгүй. Тэр чи бүхэл сандарч бүдэлдэг. Энэ бол махан биеийн хамгийн том дутагдал юм. Хүмүүс хэдийгээр зүрх сэтгэлдээ Бурханыг хайрлахыг хүсдэгч Сатаны үүмэнээс болж Бурханыг эсэргүүцдэг. Иймээс
Бурхан тэднийг сэргээхийн тулд хөшүүн мангуу зүрх сэтгэлд нь удаадаараа хүрсэн билээ. Бурхан гагцхүү Сатаны муу муухайг илчилдэг тул уг нь хатуу байх тусмаа Сатаныг улам бүр шившиглэж хүмүүсийн зүрх сэтгэлийн хүлээсийг багасгаж хүмүүсийн хайрыг илүү их өдөөж чаддаг. Бурхан ингэж ажилдаг. Сатан илчлэгдэж нэвт шувт харагдсан тул хүмүүсийн зүрх сэтгэлийг эзэмдэж зүрхэлхээ байж улмаар Тэнгэр элч нар дарлагдхаа болдог. Ийм маягаар тэд Бурхныг бүхий л зүрх сэтгэл оюун ухаанаараа хайрладаг. Тэдний жинхэнэ төрх буюу Тэнгэр элч нар Бурханд харьяалагдаж Бурхныг хайрладаг нь тэр үед л тодорхой харагддаг. Ийм замаар л Бурхны хүсэл биелэж чадна. Тэд бүгдээрээ зүрх сэтгэл дотор нь надад зориулсан орон зай бий болсон. Би хүмүүсийн дунд зэвүүцэл эсвэл татгалзах явдалтай дахин учрахгүй. Учир нь миний агуу ажил аль хэдийн биелсэн бөгөөд дахин саад тохиолдохгүй. Дээр дүрсэлсэн зүйлийн утга учир энэ юм. Сатан амар заяа үзүүлдэггүйгээс үүдэн хүмүүст Бурхныг хайрлах цаг олддгүй бөгөөд ертөнцийн юмстай үргэлж орооцолдон Сатаны төөрөгдөлд автсан тэд бодлоо байдлаар үйлддэг. Иймээс Бурхан хүн төрлөختнийг амьдралын маш олон бэрхшээлийг, дэлхийн ертөнцийн шудраг бус үйл явдлыг, дэлхийн ертөнцийн маш олон аз эзийг туулаад одоо миний гэрэлд амьдардаг. Өчигдрийн шудраг бус явдалд уйлдэггүй хэн байх вэ гэж хэлсэн билээ. Хүмүүс энэ үгийг сонсоод Бурхан өөрсөдөө нь хамт шаналж, цухтаа эмгэнэн гашуудаж, тухайн үед гомдлыг нь хуваалцаж байх шиг санагддаг. Тэд хүний ертөнцийн шаналлыг гэнэт мэдэрч, яг үнэн би энэ ертөнцид хизээж юугч таашаан эдэлж байгаагүй. Эхийн хевлийгээс төрснөөсөө хойш өнөө хүртэл би хүний амьдралыг туулаад юуж олж аваагүй. Харин маш их зовсон. Энэ бүгд хов хоосон. Бас одоо намайг Сатан маш их завхруулсан. Өө, Бурхны аврал байгаагүй бол өөхөх цаг минь болоход би бүхий л амьдралаа хий дэмий өнгөрүүлсэн байх босуу. Хүний амьдралд ямар нэг утга учир бий юу? Нарны доорх бүх зүйл хий хоосон гэж Бурхан хэлсэнд гайхах зүйл алга. Өнөөдөр Бурхан намайг гэгэрүүлээгүй бол би харанхуйд л байх байсан. Яасан хөөрхийлэлтэй юм бэ гэж боддог. Тэр үед зүрх сэтгэлд нь болгоомжлол төрж, хэрвээ би Бурхны амлалтыг олж авч чадахгүй бол амьдралыг үргэлжлүүлэн туулж яаж чадах юм бэ гэдэг. Энэ үгийг уншдаг хүн бүр залбирах зуураа нулимс унгана. Хүний сэтгэл санаа ийм л байдаг. Сэтгцэн хэвийн бус биш л бол хүн үүнийг уншаад ямар ч хариу үйлдэл үзүүлэхгүй байх боломжгүй. Бурхан өдөр бүр
янз бүрийн хүмүүсийн байр байдлыг илчилдэг. Заримдаа Бурхан тэдний өмнөөс гомдол тоочдог. Заримдаа тэрээр хүмүүст тодорхой нэг орчныг ялж амжилттай даван туулахад тусалдаг. Заримдаа Бурхан хүмүүст өөрчлөлтийг нь хэлж өгдөг. Эс бөгөөс хүмүүс амин хэрэг хүсснийг мэдэхгүй байх байлаа. Заримдаа Бурхан бодит байдал дах хүмүүсийн туршлагыг хэлж өгдөг бөгөөд зарим үед дутагдал, өөс сэвийг нь хэлж өгдөг. Хаяа Бурхан тэдэнд шин шаардлага тавьж, заримдаа Бурханыг ойлгодог төвшнийг нь хэлж өгдөг. Гэхдээ Бурхан бас би маш олон хүний зүрх сэтгэлээсээ ярьсан үгсийг болон зовлон зүдүүр дундах хүнд хэцүү зовлонгийн талаар маш олон хүн ярьсныг сонссон. Зовлон бэрхшээлтэй орчинд үнэнч байдлаа надад өргөсөн хിവэр байгаа маш олон хүнийг би харсан ба хэцүү замаар алхахдаа гарах арга зам хаан тэмцэж байгаа маш олон хүнийг ажигласан гэж хэлсэн. Энэ бол эерэг дүрийн тодорхойлолт юм. Хүний түүхийн олон ангид киноны анги болгонд эерэг дүр төдийгүй сөрөг дүрч бас байсан юм. Тиймээс Бурхан эдгээр сөрөг дүрийн муу муухайг үргэлжлүүлэн илчилдэг. Иймээс урвагчтай харьцуулснаар л шулуун шудраг хүмүүсийн нугаршгүй үнэнч байдал, эрэмгий зориг ил болдог. Бүх хүний амьдралд сөрөг хүчин зүйл байхын зэрэгцээ бүгдд нь бас эерэг хүчин зүйл бий. Урвагчид толгой гудайлган нүглээ хүлээг. Шулуун шудраг хүмүүс урам аван цаашдч үнэнч байг гэсэндээ Бурхан бүх хүний тухай үнэнийг илчлэхийн тулд энэ хоёрын аль алийг ашигладаг. Бурханы үгийн далд утга санаа маш гүн гүнзгий. Заримдаа хүмүүс тэдгээрийг уншаад элгээ хөштөл инээдэг бол бусад үед чимээгүйхэн толгой гудайлгадаг. Зарим үед тэд дурсан сангалзаж, заримдаа гашуунаар уйлж, нүглээ хүлээн, заримдаа тэмтчиж, заримдаа ирж хайдаг. Ерөнхийдөө Бурхан үг хэлдэг өөр орчин нөхцлөөс үүдэн хүмүүсийн хариу үйлдэл өөрчлөгддөг. Бурханы үгийг уншиж буй хүнийг заримдаа хөндлөнгийн хүмүүс сэтгцийн өвчтөй гэж эндүүрчиж магадгүй. Иймээс газар дээрх хэрүүл маргаан үгүй болж миний үгийг дагаад орчин үеийн элдв төрлийн зэвсэгч бас хураагддаг гэх үгийг аваад үз. Зэвсэг гэх үг дангараал гэхэд бүтэн өдөржин инээд хүргэж чадах бөгөөд зэвсэг гэх үгийг санамсаргүй санах бүрдээ хүн чангаар инээн. Тэгнэ бидтэй чи үүнд инехгүй байж яаж чадах юм бэ? Чи инех үедээ Бурхан хүн төрлөختнөөс юу шаарддгийг ухаархаа бүү март. Чуулганы үнэн байдлыг харахаа бүү умарт. Бүх хүн хэвийн байдалдаа эргэн орж шин амьдрал эхлүүлсэн. Шин орчинд амьдарч байхдаа үлэмж олон хүн эргэн тойрноо хараад цоо шин ертөнцид ирсэн мэт санагддаг. Тийм учраас тэд
одоогийн орчиндоо нэн даруй дасан зөгцөөд зөв замд даруй орж чаддаггүй. Чуулганы үнэн байдал одоогоор ийм байна. Бүх хүнийг даруйхан зөв замд оруулах гэж хэтэрхий их бүү санаа зов. Ариун сүнсний ажил тодорхой цэгт ахин дэвшсэн цагт хүмүүс бүгд өөрсдийн мэдлгүй үүнд орно. Бурхны үгийн мөн чанарыг ухаарах үедээ чи Бурхны сүнс ямархуу хэмжээнд хүртэл ажилласныг мэднэ. Бурхны хүсэл бол би хүн бүхнийг зөв замд орох боломжтой болгохын тулд түүний зөвхт бус үйлээс нь хамаарч боловсролын тохирох арга хэмжээ авдаг. Энэ бол Бурхны үг хэлж ажиллах арга зам төдийгүй хүн төрлөختний хэрэгжүүлэх тодорхой зам юм. Үүний дараа Бурхан хүн төрлөختний өөр нэг байдлыг хүмүүст хэлж өгсөн. Хэрвээ хүмүүс миний дотор байгаа аз жаргалыг эдлэх хүсэлгүй бол би тэдний хүслээр болохоос өөр юм хийж чадахгүй бөгөөд тэднийг ёроолгүй гүн нүх рүү илгээн. Бурхан нарийн нэгт хэлж хүмүүст гомдлох өчүүхэнч боломж үлдээгээгүй. Яг энэ л Бурхан хүн хоёрын ялгаа юм. Бурхан хүнд үргэлж ээлтод чөлөөтэй байдлаар үг хэлж байгаа. Бурхны хэлдэг бүх зүйлээс чин үнэнч зүрх сэтгэлийг нь харж болох бөгөөд үүнээс үүдэн хүмүүс зүрх сэтгэлээ Бурхныхтай харьцуулж солонгын аль өнгөнд хамаардгаа харуулахын тулд зүрх сэтгэлээ Бурханд уудлахад хүрдэг. Бурхан ямар ч хүний итгэл, хайрыг хизээж шагшин магтаагүй. Харин үргэлж хүмүүст шаардлага тавьж муухай талыг нь ил болгож ирсэн билээ. Энэ нь хүмүүсийн биеийн хэмжээ ямар өчүүхнийг бие хаана хичнээн дутуу дүлмгийг харуулдаг. Тэдгээр дутагдлыг залруулахын тулд тэдэнд илүү их дасгал хэрэгтэй тул Бурхан цаг ямагт хүмүүст уураа гаргадаг. Бурхан хүн төрлөختний үнэн төрхийг илчилсэн нэг өдөр хүмүүс бүрэн төгс болгуулж Бурханы санаа амарна. Хүмүүс Бурханыг аргалхаа болж Бурхан хүмүүсийг сурган хүмүүжүүлэхэ болно. Тэр үеэс хойш хүмүүс бие даан амьдарч чадах боловч одоо цаг нь болоогүй байна. Хүмүүсийн дотор хуурамч гэж болохоор юм нэлээд байгаа бөгөөд дахиад хэдэн удаагийн үзлэг татвараа зохих ёсоор нь төлж болох дахиад хэд хэдэн шалган нэвтрүүлэгцийг зохицуулж тавих хэрэгтэй байна. Хэрвээ хуурамч бараа байсаар байвал тэдгээрийг заруулахгүй тулд хураан аваад хууль бусаар нэвтрүүлсэн энэ багц барааг устгана. Ингэж хийх нь бүр сайн биш үү?